Эрхэм сонсогч та бүхэндээ өчийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3-аас 7-5-аас баасан гарагийн 22 цаг 15 минутаас хүргэхээр бэлдсэн айцаа хамтдаа давцгаа яваарайтай. Амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 14-ний даваа гарагийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа, амийн найруулагч Ганс Хөнөр ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч бидний эрх чөлөө Хайдата хамтран ажиллаж байна. Цагаан сонсогч нартай орой мэндийг хүргье. Бид өнөөдрөөс эхлээд амар цаг гэдэг нэвтрүүлгийг хийж эхэлж байгаа тийм. Өнөөдөр анхны дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн талаар бага зэргийн мэдээлэл хүргүүл тийм ээ. За Монголд босон гэмт хэрэг, гадаадад босон гэмт хэрэг амар, ер нь л амар гэсэн бүхэл юмыг ярина. Ер нь ямар юу юм бэ? Дум уу сонссон чи. Тийм. За өнөөдрийн хувьд бол битээр чагийн маань Таиланд сүнсний талаар ярина. Би Таиланд сүнсний тухай та бүхэнд танилцуулна. За амигч ямар улсын сүнсийг танилцуулах вэ? Монголд байгаа нэг нөгөө алтны урхаа хүн цооног байдаг шүү дээ. Тийм цооногт байгаа сүнсний талаар ярьж өгөх юм аа. За тэгээ нэг юмыг сануулж хэлэхэд нэвтрүүлэг маань нэмэх 18. Тэгэхээр энэ орой үеийн цагаар амар юм ярьлаа гэдээ бас ингэх үе те нэмэх 18 буюу одоо насан турш хүмүүст зориулагдсан. Нэг зүрх зүтсний өвчтөй иймэрхүү амар юм сонсохоор хэцүү байдаг бол та бас энэ нэвтрүүлгийг алгасаарай. Харин би алгасмаар. Дааж хөдлөгч нь болж байдаг гэхгүй. Дээрээс нь битэрэ ярих юм давхцах тохиолдол маш их гарна те. Энд тэнд яригдсан сонсцсон байхаар за инглээ тэглээ тэнд ярьсан юм ярьлаа, энд ярьсан юм ярьлаа гэх үе ягаад тэгэхээр энэ ч нөгөө нийтээр хайхаар тэр чигтээ байдаг юм сэдвүүдээс бас ярьж орж ирэх учраас тэрийг бас тий хамтдаа сонсоорой. Нэгд өнөөдрийн нэвтрүүлэг бас их онцлогтой болж байгаа. Хоёул ярьжсэн тий. Тий. Бид хоёр даваа гарагт та бүхэнд сүнснүүдийг за ингээ өдрөөр нь ер нь англиад та бүхэнд хүргэн. Баасан гарагта хоёул групп нээсэн байгаа шүү дээ тий. Амар цаг гэсэн нэвтрүүлэг, амар цаг нэвтрүүлэг гэсэн групп нээсэн. Тэр тухайн групп дээр та бүхэн өөр тохиолдсон аим шиг төгөөд бичих юм бол бид хоёр баасан гарагт уншиж танилцуулах болно сонсогч нартай. Мөн адил өнөөдөр яг шинэ нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар хүрж байгаа учраас хамгийн олон шеэр хийсэн хүмүүст бэлэгтэй байгаа. Тийм. Татар хамтлагийн хос тасалбар хожих хэрэгтэй байгаа учраас ингээ шеэрийг түгээгээд өгөө. Урайн маань яг айцсан хамтдаа давцгаа гэдэг шиг шеэрлж байгаа даваал одоо бэлэг авах нь шүү дээ. Тэгэхээр за орой. За ингээд бэлээ сүнсээ танилцуул те. За Таиланд сүнсийн тухай өнөөдөр бэлдсэн. Таиландын нэлээд алдартай. Ани хоёлоо дуугаа жоохон багсаж те. Үрэх гэдэг шүү. За Таиланд сүнсний тухай байна. За энэ Таиланд сүнс маань за ер нь эхлээд Таиландын тухай товчгоолч. Таиланд ч өөрөө ингээд сүнстэй одоо оршин тогтнодог гэдэгт бүр ингээд маш их итгэцэн. Буддын шашинтай 95% нь буддын шашин шүтдэг. Тэгээ сүнс байдаг, дийлэх нь итгэдэг. Тэгээ бүр бага багахаас нь л одоо маш одоо сүнс чинь ингээд төрөлтэй байдгийм байна. Одоо би бол ингээд багасаа тэр төрлийн сүнс, энэ төрлийн сүнс гэж ерөөсөө сонсож байгаагүй л те. Таиландд болохоор бүр ингээд задаргаатай. Тэрний сүнс, энэ нь энэний сүнс, чиний дээр зүйлээд байгаа чи яг тэр сүнс нь байна ингээд задаргаатай ярьдаг юм байна л та. За өнөөдөр миний танилцуулах сүнс Крашо гэдэг сүнс. Крашо гэдэг сүнс нь өдрийн цагаар энгийн хүн байдаг. Харин оройн цагаар толгой болон энэ доторх эрэхтэн тусдаа толгоноос салаад тэгээд салаад одоо тэнгэрээр нисдэг юм эмэгтэй хүний сүнс байна. За тэгээд энэ сүнсний тухай танилцуулахад Таиландаас гадна Филиппин, Камбож, Лаост яригддаг алдартай сүнс байна. Тэгээд Таиландын хамгийн алдартай нь 2-3 сүнс байдаг. Тэгээд хамгийн ихнийг өнөөдөр танилцуулаад үлцэнгийн та бүхэндээ танилцуулна. За одоо яг дэлгэцэн дээр харагдаж байгаа нэлээд хэдэн зургуудыг бэлтгэсэн байгаа. Яг ингээд толгойн тусдаа тасраад тэгээд доторх эд эрэхтэнтэйгээ ингээд салдаг сүнс. Гэхдээ энэ хамгийн дайжгүй сүнс шүү дээ. Зөөлөн сүнс юм уу? Тийм, тиймээс хэлж байгаа. За Таиландд Крашо гэдэг сүнс байдаг. За энэ сүнс маань Таиландд Крашо гэж дуудагддаг. Харин бусад улс орнд Ап, Касу, Селаг Метем гэх нэрээр дуудагддаг гинэ. За түрүүсэнтэй Филиппин, Камбож, Лаост харагддаг сүнс байгаа. Эдгээр улсуудад бол дийлэнхт арай өөр нэрээр нэршилждэг болохоос биш төрөл нь доторх яг нөгөө харагдаж байгаа сүнс нь бол яг л нэг сүнс гэсэн үг. За тэгээд их биесэлсэнтэй их биесээ толгоонд эдэрхтэнтэйгээ тусдаа салдаг. За тэгээ өдрийн цагаар бол яг энгийн хүн шиг байдаг. Шөнийн цагаар л тэр эдэрхтэн ингээд толгойтойгоо салаад тэнгэрт нисдэг гэсэн. За уг сүнс нь хүнд төдийлөн том хохирол учруулдаггүй бөгөөд шөнийн цагаар тэнгэрээр нисэж амьд нь барьж иддэг, орой гарч ирдэг. За тэгээд гадаа гараж тавьсан хувцсанд амаа харчдаг юм сүнс юм байна л та. За тэрээр хүйнд их туртай гинэ одоо нөгөө жирэмсэн эмхтэй юм те хүй байдаг шүү дээ тэр хүй их туртай гинэ. За тэгээ өдрийн цагаар энгийн хүн шиг харагдаж хүмүүсээс хүүхэд
хаана байгаа вэ гэж их асуудаг гэж явдаг сүнс гинэ. Жишээлбэл Тайландад ингээд өдрийн цагаар зүгээр л ингээд хүн шиг харагддаг. Гэхдээ бол зөвхөн эмэгтэй төрлийн сүнс шүү дээ, тий. Тэгээд хүүхдүүд хаана байгаа вэ? Хүүхдүүд ихтэй тосгон хаана байдгийг гэх мэтчлэн юм асуултуудыг асууж өдрийн цагаар явдаг. Оройн цагаар яг ингээд хайдаг гэсэн үг шүү дээ. Төөрхөн эд шиг гэх юм уу. За тэгээд энэ крашо гэдэг сүнсийг гэртээ оруулахгүй байя гэх юм бол өргөст бутуу юм өргөстэй нургамлыг гэрийнхэн үүдэнд тавих хэрэгтэй байдаг гинэ. За тэгээд энэ сүнсийг тэр одоо өргөстэй бутыг хамгаалж өгдөг юм л дээ. Тэрэнд ойртож чаддгүй. Тэндээ ингээд зүгдээд үлдчихдэг гэсэн байлээ. Тэгээд нөө одоо энэ чинь толгоон тасраад эд эрхтэнтэй явдаг учраас нөө эд эрхтэн чинь аюу амархан задрах боломжтой шүү дээ. Тэгээд тийм зөөлөн идэх юм гэх юм уу. Тийм учраас юм эрдээ зүйлээс их айдаг төрлийн сүнс гинэ. Сүнс гэхээс илүүтэйгээр бас одоо нэг мангас гэж нэрлэж болох тийм нөгөө талаараа. За тэгээ хэрвээ магадгүй энэ сүнсийг оруулахгүй гэх юм бол тийм өргөс бут тавиад түүнийгээ шатаах юм бол тэр сүнс ингээ алга болтгоо гэсэн мэлээ. За Тайланд хүмүүс орой хувцас ерөөсө гаргадаг. За энийг бол бүр яг нөгөө Тайланд эмэгтэй ярилцлагаас би харсан шүү. Тийм. За тэр эмэгтэй юу гэж ярьсан мэхээр баа махаас нь эхлээд ээж нь за миний хүү гадаа битээ хувцас тохжээ гэж хэлдэг байсан гинэ. Дээрээс нь битээ хүмүүстэй ингээд одоо дундаа тэгээ одоо миний ууж байгаа шиг юм соруулаар битээ дундаа хольж уугаад тэгж ууж болохгүй шүү гэж хэлсэн маа. За тэгээд яагаад ингэж хэлсэн бэ гэхээр энэ сүнс нь орой ингээд тэ одоо амтан агнчаад тэр одоо амаа ингээд арчих юм бол халддаг гинэ. Тийм. Тэгэхээр шүлсээр л дамждаг гэсэн үг халдвар нь. Тэгээ хэрвээ дээр нь одоо соруултаа те одоо магадгүй өдрийн цагаар хүн байжгаад би тэрнтэй найзлаад ингээд дундаа соруулаар ч юм уу уучих юм бол би адилхан краш болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр би өдрийн цагаар зүгээр л ингээд хүн байж байна. Тэгээ оройн цагаар миний ингээд эдэрхтээ одоо ингээд салаад явж байгаа би өөрөө мэдэхгүй. Гэтэ яхаа мэдэх нь мэдэж болно. Гэтэ ингээд нөгөө салаад явчих байгаа учраас тэр үеийнх нь одоо дурсамж нь өөрт нь байхгүй гэсэн үг шүү дээ те. Тийм. За тэгээд Тайланд бүсгүүд хийж ярьсан маа. Тэгээ ээж нь бол багасаа эхлээд чи ингээд найз нөхдөө бити юм хамаагүй ингээд тольж байгаа дээ краш болчихоо краш болно шүү гэж ингэж бүр ярьдаг байсан гинэ. За тэгээ энэ сүнсний үүссэн түүх нь бас их сонирхолтой юм байна. За дээр үед Тайланд одоо үндэстэн ясны хоорондын дайм болсон гинэ. За тэгээ хоорондын дайм болох үед хөрш ястан болох Камбожийн Кремертэй хоорондоо дайцсан гинэ. За тэгээд уг дайнд Кремерчүүд ялагдсан юм байна. За ингээд Кремерчүүд өөрсдийн гүнжээ Тайландын ханхуутай суулгах болсон гинэ. За тэгээд гэрлүүлэхээс өөр аргагүй ерөөсөө бол ингээд нөгөө дайнд хожигдчихж байгаа учраас за гүнжээ өхөөс өөр аргагүй болсон юм байна Кремчүүд. Харин Тайланд болохоор өөрсдөө ханхуутай суулгах юм бодолтой байсан. Гэвч гүнж өөр залууд хайртай байсан юм байна л та. Тийм учраас тэр залуутайгаа суухаа хүсэж исэн. Тэгээд за би Тайландын анхууд ерөөсө суумааргүй байна гэд нөгөө хайртай залуутайгаа шүн цухтдсан юм байна л да. Тэгтээ харамсалтай баригдчихдаг бодлого Тайландчуудад. Тэгээ баригдаад эргэж ирэх замдаа за би бол ингээд ханхуутай суумааргүй байгаа юм чинь ийм одоо эд шид гэх юм уу одоо нэг төрлийн шившлэг уншдаг юм хүмүүс байдаг шүү дээ тийм хүн дээр очиж зөвлөгөө авсан маа. За би одоо ингээд намайг та ингээд шатаадгүй болгож өгөөч. Тийм. Би галт шатдаггүй тийм болмоор байна гэсэн. Яг бол шийтгэлд нь энэ бүсгүйг шатаах магадaltaй ирүү гэрэлэхгүй гэх юм. Тэгэхээр би шатахгүй тулд ингээд надад шившлэг хийгээд өгөөч гэгээд тарин шившлэг уншуулсан юм байна л да. За ингээд бүсгүй зугцсанд нь Тайландчууд нэлээ уурсан юм байна л да. Манай ханхуудаа суусангүй гэд. Тэгээд бүсгүйг ингээд шатаасан маа. Тэгээ шатаахсан чинь ингээд бүсгүй болгон шившлэг уншуулсан учраас шатахгүй гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь шатаж эхэлсэн гинэ. Өвдөөд би энэ бол ингээд нэлээдээ шатсан юм байна л да. Тэгээд нөгөө шившлэгийн нэлээд сүүлд үйлчлээд яг нөгөө доторх эрэгтэнд байгаа толгоонд шатаагүй байх үед л одоо нөгөө шившлэг нь үйлчилж эхэлсэн учраас тэр бусад би их шатцсан. Тэгээд эд эрэгтэн болон толгоо нь үлдсэн гэсэн үг. Ингээд тэр одоо сүнс нь ингээд шууд тэнгэрлэнсэд алга болсон гинэ. Тэгэхээр өөр нь бол хайртай залуутайгаа сууж чадаагүй тийм эмэгтэй сүнсэл гэсэн үг юм байлээ. Домогт өгүүлснээр шүү. Тийм Тайланд домогт өгүүлснээр. Тэгээд энэ цагаас хойш энэ сүнсийг крашо гэж нэрлэдэг болсон гэсэн байлээ. За Малайзад болохоор арай өөрөөр нэрлэдэг гинэ. Малайз чинь тийм шүү нэг усан дээр нэг байшин барьчихсан байдаг шүү дээ. Ийм хөндлөн модтой ингээд мод зоогол дээр ингээд гэр байшин барьцдаг. Малайзад болохоор тэр одоо крашо гэдэг сүнс нь арай өөр нэртэй. Тийм байшингуудын доор амьдардаг гинэ. Тэр усан доор гэсэн үг шүү дээ. Тэгээд нийлээ урт хилтэй. Адилхан крашууд гэхдээ Малайз ханаар өөр хилэн сундаг гинэ. Тэгээд хүүхэд дулан одоо жирэмсэн эмэгтэйчүүдийн цус те одоо тэр хүүмөвийг идэг гэж. Ингээд шөнөөр ингэж гарч ирдэг юм аимшиг төрлийн суус гэсэн мэл. Тийм. За тэгээд мөн хүмүүсийг одоо аимшигтэй өвчин халдаадаг гэсэн мэлээ. Малайзд болохоор өвчин халдаадаг гэдгээр нь илүү их айдаг гинэ. Тийм учраас бас л яг адилхан
нөгөө хамаагүй хүн амьтандаа хувааж дундаа хоол ундал ерөөсөө иддэггүй гэсэн мэлээ. За тэгээ энэ сүнс маань хурц эртээ зүйлээс айдаг. За тэгээ крашо сүнснээс бол дийлэнхтэй дандаа хүүхэд болон жирэмсэн эмэгтэйч байдаг айдгаа гэсэн мэлээ. За энэ крашо гэдэг сүнсийг яаж шалгах вэ? Тайландд одоо магадгүй очиж байгаа хүмүүс ахын бол ингээл ер нь хүмүүс бүгд л мэддэг юм лээ. Түүнийг яаж ялах вэ гэхээр түүний өдрийн цагаар хүн болоод хуурсан байх үед нь хүзүүнийх нь хэсэг нь юм зураастай байдаг гэнэ. Яг үл нэг толгой нь эдэрхтэнтэйгээс салдаг шүү дээ. Тийм учраас хүзүүг нь ингээд сайн харах юм бол өдрийн цагаар ийм зураас ч гэдэм яг салсан ийм сорвтой байдаг гинэ. Тэгээд тийм учраас за энэ бол крашо гэдэг сүнс юм байна шүү гэдэг мэдж болно гэж байна. За мөн нүдэрээ бол нарлуу ихсэлж хардггүй гинэ. Хөвчлэн ингээд доошогоо ч юм уу ер нь нарлуу нэг ихсэлж хардггүй гэсэн мэлээ. За үүнээс гадна түүнээс маш эвгүй өндөр өнөртдөг гинэ. Яг тэгэхээр нөө эдэрхт нь салаад ингээд шөнийн цагаар явдаг учраас нэг тийм одоо үжирсэн юм өмтийн өндөр өнөртдөг. Тэгэхээр өдрийн цагаар хүн байлаа гэж бодоход крашо сүнс мөн үсгийг шалгахын тулд тэг хүзүүн дээр нь ямар нэгэн сорь байна уу? Дээрээс нь нүдрээ тэг нарлуу ингээд харж ийн ер нь ингээд гэрэлгээтэй зүйл рүү харж чадж гэнэ үү? Тэгээд маш эвгүй өндөр өнөртөж гэнэ үү гэдгийг ялах боломжтой гэсэн мэлээ. За тэгээд дээрээс нь хэрвээ энэ крашо гэдэг сүнсийг харсан байлаа гэж бодоход их бие нөө толгоон салцсан маа шүү. Тэгэхээр тэр нөө их бие ингээд үлдчихэж байгаа байхгүй нэг газараа хаач үдийнтэй үлдчихэж байгаа шүү. Тэгэхээр тэр сүнсийг эргэж ирэхээс өмнө ингээд тэр их биеийг эргүүлээ тавьчихдаг гинэ. Тэгэх юм бол нөгөө энэ сүнс чи эргэж ирэхдээ өөрийгөө зөв биедээ те одоо урагшаа харсан чигээрээ ингээд толгоо зөв залгаж байгаа хэсгийг мэдтгүү гинэ. Тэр сүнс нь буцаад биелэг орж байгаа. Тийм. Буруу хараад орчих юм бол буцаад нөгөө одоо нартай үед гараад ирлээ шүү дээ те. Нөгөө толгоо нь буруу харсан юм бол энэ крашо явж ингээд таних боломжтой гэсэн юм. Бурхан минь ээ. Чи нөгөө аим шиг нэвтрүүлж ирдэг чи. Тийм. Нэрээ тийм те. За тэгээд мөн хэрвээ өргөстэй модонд баригдах юм бол хүссэн зүйлийг чи ингээд өгөө гэж хэлдэг гинэ крашо гэдэг сүнс. За магадгүй ингээд нөгөө өргөстэй модноос айдаг гэсэн шүү дээ тий. Тэгээ баригдчих юм бол крашо сүнс хэлдэг гинэ. Би чиний ингээд хүслээ чи биелүүлээ мөнгө төгрөг олж өгөө, эд баялаг өгөө чи намайг суллаад явуулчихаа. Харин гол нь намайг энэ крашо гэдэг сүнс гэдгийг хэлж болохгүй шүү. Би бол ингийн хүн шиг ингээ өдрөөр явна шүү дээ гэд ингээ хэлдэг гинэ. Тэгээд яг амлалтандаа биелүүлдэг гинэ сүнс нь бас аюу сонио. Хүслийн бүзэж өгөх юм. Хэрвээ ингээ өөргөн сулалчих юм бол юу нэг эд баялагчуд юм хулгаалаад олж өгдөг гинэ. Гэхдээ магадгүй тэр чи одоо крашо сүнс юм билж тэр явж байгаа хүн чинь ингээ хэлчих юм бол алдаг гэж энэ амьд нь хүрдэг гэсэн. Тийм хэлжил болохгүй мэн тий. За тэгэд мөн амьдрах настай байдаг гинэ. Одоо сүнс гэхээс илүүгээр бас нэг тийм одоо мангас шиг болоо авчиж байгаа байхгүй юу? Тийм үү? Тий, настай байдаг гинэ. Тий, өөхөختөө бол маш их өвдөж тарчилж өгдөг гинэ энэ крашо гэдэг сүнс нь. Тэгээд хэрвээ тарчлахгүйгээр өөхөе гэх юм бол өөрийнхөө охиндоо өөрийнхөө шүлсийг уулгах хэрэгтэй гинэ. Тэгэх юм бол охин нь нөгөө краш болоо хуурчиж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө өвчин зовлонгуугаар ингээд өгөх боломжтой байдаг. Өөхөх гэхээс илүүгээр нь устгах гэх юм уу? Тийм ээ тийм. Нэг ийм төрлийн хугацаатай л байдаг. Нэг төрлийн мангасыг бий болгоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ зөвхөн эмэгтэй хүн л ийм сүнс болох боломжтой. Эрэгтэй хүн бол тийм сүнс болох краш болохгүй. Зөвхөн эмэгтэй хүн таалддаг. Тэгээд эмэгтэй хүн л одоо жишээлбэл тэр крашо гэдэг сүнсний нэг аяхтай юмнаас ууцсан байлаа гэж бодъё л та. Тэрийг нэг эмэгтэй хүүхэд уух юм бол шууд өөр крашо болдог. Тэгэл багаас нь эхлээл ингээд тасраалч гэдэг юм ингээд яваад өчтдөг гинэ. Халдварлаа л явах нь тий. Халдварладаг гэсэн үг. Үчин шиг л сүнс байна. Тийм. Өстэй сони юм байна. За хоёулаа хамтраашаа танилцуулаад үргэлжлүүлэх үү тий. За тий. За тий бигээс нэг жоохон л юм ярихт үлдсэн байгаа да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бидний эрхчлөө High Data хамтран ажиллаж байгаа. За дата хэрэглээнд суурилсан High Data урьдчилсан төлбөрт үйлчилгээ. За High Data үйлчилгээний хэрэглэгч болоод задгаа датанд санаа зовлтгүйгээр ашиглаж нэмэлт дата багцаа сонгон хурдаа тохируулмал ашиглах боломжтой байна. За тэгээд High Data үйлчилгээг сонгох шалтгаанаас нь дурдах юм бол датанд суурилсан урьдчилсан төлбөрт үйлчилгээ гэж байгаа. Тэгэхээр та дата хурдаа тохируулах боломжтой. Жишээ нь та 12 цагийн хугацаанд датагаа 10 мегабайтаар хурдаар ашиглах гэх мэт хурд болон хугацаагаа сонгох боломжтой гинэ. За магадгүй би нэг айхтар ингэ сошиалаар шалгаад авахгүй ч гэсэн нэг айхтар өндөр хурдтай хэрэглэхгүй бол тэрийг ингэ багасгах эсвэл өндөр дататай хэрэглэе гэх юм бол тухайн үедээ сайхан датагаа тохируулаад өндөр дата зохицуулах боломжтой болж байгаа. Ааха. За энд нь болохоор 7000, 14000, 21000 төгрөгийн нийтмээ дижитал картаар цэнэглээд хамгийн их дата авах юм боломжтой болж байгаа. За юу юм гэхээр одоо 7000-аар цэнэглээд дижитал картаар цэнэглэлт хийгээд 10 ГБ дата авна. Ерөөсө 5000-ыг ч дээрээс нь 30-ны үйлчилгээний ирэх авах боломжтой. 14000-аар цэнэглээд болохоор 30 ГБ дата, 5000-ыг ч 30-ны үйлчилгээ гэх мэт те. Ингээд сонголтууд нь өөр өөр болоо явчихж байгаа. Хэрэглээндээ тохируулаад сонгож байгаа юм.
Тэгэхээр том дайггүй санагдаад байна шүү. Тийм төрлөн ч гэсэн датаха хэрэглээгээ өөрөө зохицуул чинь те. Тэгээ дээрэс нь зингэснийхаа дараа чинь нэгжтэйг ирж байгаа хоногийнхоо эргэтэйг ирчихэж байгаа байхгүй давхар. За баярлалаа хамтран ажилласан хай дата бидний эрхчлэл байлаа. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн товчхон мэдээлэл хүргэчээ. Бодит түүхүүд. За энэ яг Крашуга даас хүмүүс яг Таиландд байдаг юм уу? Таиланд хүмүүс бүгд яриад идэг юм биш үү? Яг харсан хүн байд юм уу гэж 4-5 кейс байлаа. Жишээ байлаа. За эндээс нь дурдах юм бол за 2008 оны 7 сарын 20-ны өдөр нэгэн үйлдвэрийн CCTV-д бичигдсэн гинэ. Инлээ гэрэл цацарж байгаа. За энэ хэсэж толгоон ингээд салаад эд эрэхтэн нь улаан гэрэл цацруулдаг. Тэгэхээр тэнгэрд нисэж байгаа үед нэг юм гэрэл шүн ингээд тэнгэрд нисээд байгаа юм бол тэр нь крашо гэдэг сүнс гэсэн үг юм байна л да. За тэгээ энэ үйлдвэрийн CCTV-д нэлээ юм тод гэрэл ингээд наашаа цаашаа ингээд яваад байгаа харагдсан гинэ. Тэгсэн чи тухайн шүн нь ганцаараа амьдардаг нэгэн настай өвгөн нас урсан гэсэн юм мэдээ гарч ирсэн юм байна. Мэдээлэл гарч ирсэн юм байна. За үүний дараа 2016 оны 8 сард сурын хэмээх тосгоны иргэд шүн гэрэл нэлээд дээшээ доошоо ингээд явж байгааг бид нар харсан. Крашуг харлаа гэж тийм тухайн үед яриа гарч ирсэн. За 2016 онд мөн Таиландын сошиал сувагт модон дээр хүн царайтай юм гэрэл цацруулсан зүйл байна гэсэн юм зураг тархаж ирсэн л дээ сошиалаар. За энэ яг нэг крашуг харж шиг боллоо гэдэг бас мэдээлэл гарсан. Гэхдээ энийг бол ингээд яалтчгүй нотолж болж чадаагүй. Харин тэр хамгийн ихний ярьсан тэр үйлдвэрийн CCTV бичлэг бол хуурамч бишээ ерөөс ямар нэг засвар хийгээгүй гэсэн юм мэдээлэл гарсан байлээ. За тэгээ магадгүй та бүхэн крашуг гэдэг сүнсний талаар бас сонирхож байгаа бол Inhuman Keys гэдэг кино байдаг юм байна л да. Таиланд кино. За орчуулах нь сүнсний үлгэр гэдэг солонгос хэл дээр орчуулагдсан байлээ. Энэ Таиланд киног үзэх юм бол их сонирхолтой. Гэхдээ хайр дурлалын жоохон рамаас мөртлөө жоохон аим шиг юм болгоцсон. Ийм Таиланд кино юм бэл шүү. Тийм одоо гол дүрийн залуу маань энэ крашо гэдэг сүнст хайртай болчдаг. Тэгээ энэ хайртай бүсгэн шүн болгоно толгоон болон эдрэхтэн салаад ингээд явцдаг. Тэгээ киноны сүүл хэсэгт тэр яг нөө салцсан тэр толгойтой ингээд тэр залуу үнсэлцэж байгаа энэ зураг байдаг. Одоо манай найруулагч гисэн харж байгаа бол тэр киноны хэсгийг тавьчвал бас хүмүүс мэдэх байхаа харах байхаа. Тийм тэр ер нь бол ингээд крашо гэдэг сүнс нь хамгийн алдартай гэж. Тэгээд шүн гэрэл ингээд цацарж байгаа харах юм бол краш явж байна гэж хэлдэг гэсэн. Тэгээ сони энэ тий. Үнэ сүнс гэхэр сүнс өдөр яваад ах юм. Өдөр нь бол хүн. Харин хүн болчоод яваад ах юм. Оройн нь сүнс болчоод биенээсээ салаад ах юм. Биенээсээ салчдаг юм бэл. Тэр нь амар байгаа байхгүй. Сүнснүүд чинь шүн гарч ирдэг бол ч одоо амьд юм шиг хүмүүс түнд амьдраад оршоо. Тэгээ дээрээс нь халтаагаад өвчин шиг ингээд яваад ингээд юм бол амар. Тэгээ Таиланд сүнснүүд ч бүр үнэхээр сони юм билээ. Би бас дараагийн дугаар дээр ярих нэг сүнс байгаа. Тэр бас их сонио. Тэгээд киноныхаа ярианыхаа төгсгөл кино санал болгож байгаа нь яг энэ сүнсийг бас дэлгэрэнгүй сонирч байгаа хүмүүс ч гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр Inhuman Keys гэдэг кино байлээ. Тэгэхээр та бүхэн бас магадгүй сонирхож байгаа бол тэр киног үзээрэй те. За тэр кинонд гэхдээ юу гэж гарч илээ. Энэ Крашо гэдэг нь болохоор чөтгөрийн ихнэр байсан гинэ. Тэгээ чөтгөрийн ихнэр байгаад тэг өөр хүнд хайртай болоод нууц амрын холбоотой болсон ч чөтгөр уурлаад тэр Крашо гэдэг ихнэрийгээ бүр ингээд маш хэрцгийгээр алсан юм байна л да. Тэгээд энэ дэрэгтэн толгоотойгоо ингээд салаад явдаг болсон гэсэн юм яриад гарцсан. Тэгээ энэ кинонд дээр яг үүнээс сэтгүүлээд ингээд хийцэн юм байна. Зөв. За өстө сони юм байна. Сонсогчдоо бүгдэнд чи мэндийг хүргэе. За 7 хоног болгоны ерөөсөө даваагаас баасан гаргийн 22 цаг 15 минутаас энэ хүн нэвтрүүлэг шинэ нэвтрүүлэг маань хүрнэ тийм ээ. За шеэр нилээн хийж харагдаж байна. Сонсогчдын гүрд маргааш тавьчих тийм ээ. Хин ялгч болсон бэ гэдгийг. За би өргөжлүүлэн мэдээлэл өргөе. За миний хүнээр ярих юм би ер нь их Монгол руу л их төлхөө ордог да. Яг тэр угаасаа Монголд ч бүгд төр гэхээр илүү их итгэдэг угаасаа илүү ихч болдог. Бодит таарсан хүмүүсийн түүх ч гэсэн маш их байдаг учраас энэ талаараас төлхөө ярил зүгээр юм болов уу гэж бодсон. За өнөөдөр миний хувьд л ярих гэж байгаа юм гэхээр өхөл шингэсэн нөхөн цоног гэдэг. Ярих гэж байгаа. За энэ нь юу юм гэхээр тухайн үед замрын алтны уурхаа гэж сонсч байсан л ах тийм ээ. За яг эд бужигн жах үед нь болсон явдал хэлээ л дээ. За тэгэхээр зарим нэг юм чи нэг батлагдааг үлгэр домог шиг яригдчихдэг ч гэсэн нөгөө ам дамжаал яригдаад байдаг юмнууд бас ярих шүү тэрийг бас ягаараа тийм ээ. За яасан гэхээр яг заамрын алтны буурхаг одоо идэх бужигн жаах үед нь хинж орж зүрхэлдгөөнийг онгорхоо том цооног тэнд байдаг байсан юм байна. Цооног гэхэр нөгөө орж алтаа ухдаг том нөхнөр байгаа штэ. Шинээр оцсон одоо нин жанар те уг цооны учрыг насрахаар хууч хүмүүс нь тэр цооног дотор уг нь ухаад авчвал жинхэнэ алтны цэвэр судлал байдгийн. Тэгтээ нэлийн чадал зүрх зоригтойгон тэр цооногоос одоо алт ухаад авч чадандаа гэсэн битүү утгатай амиг хэлдэг гинэ өрөөсөө орж чаддгүй. Тэгээд ингэ байжгаад булган аймгаас юм зургуулаа алт ухаар ирсэн нэг юм залуучууд очсон юм байна л та. Тэдний дунд гээд шинээгээд нэг юм нэлийн том биетэй одоо юу гэх юм те бүх
зүрхтэй, зоригтой энэ залуу байж байгаад ингэж хэлсэн гинэ. За юу хідүүлээ юу байл да. Тэр цооног руу орё л да. Хүн ордгүй юм чинь. Энэ хүмүүс одоо яриа л энэ те. Чадaltaй зоригтой хүн л алт авч чадсан штэ. Алтны судалтын дотор яг байгаа гэж олон хүн яриад байна штэ. Биднэрт оролдоо юу гэдгийг те биер байна, зүрх байна, зориг байна. Юунаас найх юм гээд нэг үеийг нэлээд ингэ зоригжуулсан байгаа юм л та. Тэгээ нөгөө үед нэлээд эргэлзэж жагаад орсон гинэ. Зөвшөөрсөн. Ингээд булганы 6 залуу нөгөө алтны эзэнгүй цооны яг аманд нь гацаар зоож хагаад олсон шата доош нь унжуулж агаад доороосоо нөгөө шороо татчих авдаг штэ. Бүх бэлтгэлээ ингэж хангаж эхэлсэн байгаа юм. Тэгээ яг энэ үед нэг юм айрх уудаг нилээн уудаг байрын өвгөн ирсэн гинэ. Тэгээ тэр өвгөн болохоор ямар очиртай өвгөн гэхээр одоо тэр тосон нөгөө нэг заамрын нүргэсэн ногоон зүлгэн дээр анх алтны шороо дөнгөж гадаас цацгаж байхад л нүхэн цоног анх бий болж байхад л хамгийн анхны нинжа нар тийм алтар царилаад ирж ахт нь л амьдарч исэн буюу үүх түүхээр мэддэг тийм өвгөн гинэ. Тэгээд уул нэг хитэн малтай байсан. Тэгтээ сүүлдээ нөгөө архинд ороод малаа хуугаар нь дуусгаад нинжа нарын нөгөө нүгсүү бараадаад ганц шороо үүрээл ганц шил юм л эргүүлж өрн уудгал юм ажилтаа болсон. Тэгээд тэр өвгөн ингэж хэлсэн гинэ тэр шинийг их нөгөө булганы хитэн залуучуудад хэлсэн. Та нар наад нүхэн гарц руугаа битгий ороо. Наа дотор ч баахан өгсөн хүний сүнс байгаа. Анх наадгачин сэлэнгийн хараа тийм 2 хүн ухаад 150 сая төгрөгийн үнэтэй бух гаргаж ирсэн. Бух гэдэг нь юм том алт цуулалт гэлж байгаа. Ирээд олзны бага наамттай энэ нүхийг дуртай наавг гэд тэр чигт орхио явцсан гинэ ухчаад. Тэгээд явсныхан дараа болохоор тэр хоёрыг явсны дараа Төв аймгийн одоо тухай тэр шоронгийн атман байсан гэж яриа л да. Хөвсгөлийн атман 2 цугтаа тэр нүх рүү орсон гинэ. Хамт ингэж ороод нэг нь болохоор хамт орохдоо тэр хоёр нөхөө булаацалтаад нэг аминд хүрснээр л бүх юм л юу н ихэлсэн юм байна. Тэгээ нэг нь орохдоо гартаа сүхтэй нөгөөтг нь болохоор утгатай ингээд орсон гинэ. Одоо доошоо тэр нөхрөө орохдоо хоёулаа ядаж байгаа одоо шоронгийн атмаанууд юм байж л таарлаа тий. Нэг нь Төв аймгийн шоронгийн нөгөөт нь болохоор Хөвсгөлийн атман гэдэг нэг атман гэж яригддаг тий. Тэгээд дотроо нөгөө нүхээ булаацалтаад одоо тэр нүхийг л эзэм суух гэдэг штэ аль нь нэг нь эзэн суучвал тэндээс нэлээ алт гарна гэж шуум сонсч яваад байдаг. Тэгээ нэг нь болохоор сүх нөгөө нь хутгаар зөкссөн гэдэг байгаа штэ. Хутгатаа нь болохоор газар дээрээ өвхөд сүхтэй 8 дэрж гарч ир чадсан юм байна. Тэр нүхэн дотроос. Гэхдээ нүхний гарцны ам дээр гарч ирж яг чадалгүйгээр маш их цус алдаа тэр доороо хүчээжилтэй. За тийний дараа Хөвсгөлийн нөхдүүд энэ цохоног манах болсон. Гэт одоо Хөвсгөлийнхэн дээшээ гараад ирэхээр нь за энийг бол манах авсан гэд булаацалтаж гисэн ба. Нөгөө хоёр нөхрийг оруулж нөгөө нэг өөр нөхдүүдийг оруулж нэг шороо малтуулсан ба. Одоо нөгөө ахаал алттай юм би ингээл ухсан байгаа юм л да. Тэгсэн чинь нөгөө хажууганд нь шороо ухаад орж байгаа шинэ хүмүүс нь штэ. Хажууганд нөгөө сүхтүүлж өгдөг Төв аймгийн атман гэдэг нүүр нь ингээд нийл цус олцсон заяа. Болцсон юмсан. Хүнч байх сүнсэл болчихж байгаа юм л да. Хамуудаа алт гарвал нааш хаж явахныг өөрөө гэт ингээ хажууд нь сууж исэн гэ. Гараа ингээд сарваасан гинэ. Тэгээ цив хүүтэй ингээд жаварсан гинжсэн байсан. Тэгээ нүхэнд орсон Хөвсгөлийн залуус ч нөгөө тэрийг айгаад хараад айштай өмгөө хаяад гараа авчих юм байна. Тэгсэн чинь дараа нь бас хид хідэн залуус зориг гаргаад орсон. Тэгээ орохоор нэг бол нөгөө сүхтүүлж өгсөн атманы сүнс эсвэл нөгөө утгалуулж өгсөн атманы сүнс хажууд нь ингээд юусоо ирж сууж чаддаг чичрээд ингээд суугаад юусоо болохгүйсэн. Тэгээд хүн орхооч болчиж угаасаа хэсэгтэй ямар л олиг байх вэ те. Тэнгүүд нь увсын ингээ ямарч сүсэг бишрэлгүй 2 хүн тэднийг тоохгүй нөхөө ухаж хороо гаргаад бүтэн өдөртөө 16 ууд шороо гаргаад 25 сая төгрөгийн ашиг олоо тэр шөндө хоёлаа яасан гэхээр шөндө орон тэр хоёлоо орондоо амьсгалуур хаацсан. Юус авч чадаагүй. Тэгээд өнөөс хойш манай эндгийнх наад нөхрөө чин алан гэсэн ч орхоо болцсон. Тэгэхээр ороод хэрэггүй дээ залуусаа гэд нөгөө өвөөч сануулж бүр ингэж хэлсэн баа. Тэгээ өмнө нөгөө сэлэнгийн ах төс 150 саяыг олцсон. Дараа нь усынх нас бардагч гэсэн нөгөө 25 саяыг олсон гэдгийг дуулцсан хүмүүс чинь шунал нь хөдлөөд нөгөө шинээгээ залуу байсан шүү дээ. Заас яад энэ юунаас найдгийн те хүлх хүнлэц бид нар ч гэсэн өөртөө чөтгөх шулуунаас тутгааргүй айхтар нин жанар болцсон юм чи юунаас найд яад юм ороод нөгөө ухаад авсан хожин гэд нөгөө үдийг зоригжуулаад улаарад ингэ зүтгэцсэн байгаа. Тэгээ ингэ цооног руу орох бэлтгэлээ хийж байхад нөгөө бусад нин жанар яг л нөгөө кино үзэж байгаа юм шиг эргэн тойронд нэрцэн овооролдоод хараад зогсож ирсэн. Яг тэгэхээр өөрснөө огт орч чаддгүй нөгөө байхгүй. За хамтаас нөгөө нэг явжсэн зургуулаа явж байгаа штэ. Нөгөө таав нь орхоос юу найгаад байсан учраас эхлээд том биетэй төрүүлж ор гэд шинийг оруулсан байгаа.
Тэгээд шинийгээ залгамжлахаар нөхөн цоног руу ороод 30 минут хэртэ босны дараа олсон ингэж угцарч татаараа гэсэн тохио өгсөн юм байна. Ингээд эхний алтны нэг алттай шууд шороо гэж ярьдаг штэ шороо нь ингээ гараад ирсэн. Алтны дусал судалтай ширхэг нилээд их гарч ирсэн юм байна. Тэгээ үүнийг харсан залуус нь айж эмихийг мартаад шунал дийлдээд араас нь яваад орцсон. За эхний өдөр бол тэдний ямар нэгэн онц зүйл анзаарахдаг үгнэ. Харин хоёр дахь өдөр шороогоо 39 нэг үл үзэгдэх юмтай хажуу талаас нь татах эсвэл жоотог нь барьж зогсоох мэт үр зүтлүүд ингээ болоод ирсэн байна. Үүний шинэ хэлсэн чинь за болио одоо хэдүүлээ ингээ дээшээ гарах уу гэсэн чинь шинэ тэгсэн гэж. За хүснээс нь айдгийн тий өчтөр чи бид нарын угсан гарсан шороноос 3 сая төгрөг одоо алт гарч ирсэн шүү дээ. Энийг мартцсан юм уу? Үүн шиг хийм орлоготой цооног юу нь бол хаанч байхгүй. Гарч ирээл ер нь хоолол огтлчихгүй юм бол зүгээр ухаатай гэж ухуулаад байсан байна. Тэгээд тэр өдрөө ухаад 18 шуудаа гаргаж ирээд 8 сая төгрөгийн алт гарч ир залуусын шунал нь бүр ингээд ихсэн. Нэмэгдээд исэн учраас. За 3 дахь өдөр шороогоо улаараа ухчихсан чинь цооны нөхөнд одоо нөхөн болон цуснд бодогдсон 2 хүн цаашаа хараа суучсан. Ямар нэг юм буур гээл идэдсэн гинэ. Тэгээд эргэж харснаа. Хамуута цөмөрийн дүүр төлтнэ гэж хэлж байгаа. Тэгээд алт цагаан нүд улаан босон залуус тэр үедээ их тоохоогүй гинэ. Тэрийг харчаад. Ингээ өдөөс хойш хоолонд оруулж ирэхээр доор шороо ухаж байсан залуус нэг нь дээшээ гарч хоёр нь шинэтэй үлдээ доор ингээ гуруулаа үлдчихэж байгаа байхгүй. Тэр залуу дөнгөж дээшээ гарч ирэх хооронд газрыг хөрч чичирхийлээд нөхөн цонгийн ам тэр жигтэй доош хумигдаад нурн уссан дарагдцсан нэг үсэн даа. Нуршин нөхөн дотор 3 хүн байсан учраас тэр аваар нэг бужигнаад хажуухан доош нэг уул уурхайн компаниас хүнд техник хэрэгсэлтэй дуудан бульдозер ирүүлж ирнэ шурааг ухаж ихсэн юм байл та. Гэтэ энэ чинь нэг игц доошоо 45 м хажуу дэшегээ 20 м ташуултаад ингээ угцсан нүхийг олох гэж өрнө бол 30 цаг зарцуулсан. Тэгээ шороонд булгацсан хүмүүсийг олоход аль хэдийн няцраад задраад амьсгал хураасан байдалтай олцсон. Яа тэгэхээр тэр их шороо дээрээс уншиж байгаа учраас. Тэгээ эднийг ухаж гаргасны дараа бульдозерууд шанагаараа ухаж аваасан шороог гаргаад ирсэн шороог энэ жанаар нь булаацалтаад тэгээ тэр өгөр нэг юм босон гэж байгаа. За гурвыгаа алдсан булганы залуус ч яг тэр үедээ бол дахиж ороогүй шууд тэр чигтээ буцсан. Тэгээд энэ явдлын дараа нөхөн цооногийг хин нэг нь дахиад нээсэн байгаа. Одоо шороонд булагдаад энэ ч бүр байхгүй болсон байгаа шүү дээ. Тэнгүүд энэ цооногоос асар их алт гардаг гэдгийг нүдэрээ өвчсөн сонссон юм хүмүүс чинь тэнд юу ч бас хамаагүй л олчиж байгаа юм л та. Тэгээ орч дахиад нээж байгаа. Тэгсэн чинь тийшээ явж орсон хүмүүс баахан хүсэн хүний сүнснүүд тал талаас нь юм нэхэж чангаагаад байна гэд. Ер нь л орсон хүн болгоно мэдрээд ихэлсэн. Тэр чинь бас бүх хүн мэдрэн гэж байхгүй шүү дээ. Гэтэл орсон хүн болгоно мэдрээд нүд нь орой дээрээ гарч гисэн мөлхөж ингэж гарч ирдэг болоод ихэлсэн. Тийм учраас ариг цутгаад өгсөн ч гэсэн ална гэд аманд нь хотго тулгсан ч өрөөсөө тийш орох хүн зүрхтэй хүн ховор болцсон. Тэгээ өмнө нь ерөөсө 5 хүний аим авсан цооног учраас сэргээс нөхний амсрал ойр тухан ер нь байхгүй болсон. За тэгээ байжсэн чинь авдрантын онцгойгоос суллагдсан нэг одоо овгор гэх үү те атман тэр нөхрөө өөрийн дагуулж ирсэн 2 нинжаг ерөнхийдөө дарамтлж хагаад хүчээр оруулсан байгаа. Тэгэхээр ойлгомжтой тийм ээ. Нөгөө хоёр нь бол орыг гэхгүй штэ. Сүн зөндөлөм сонсцсон байгаа. Тэгээ нөгөө цаад хоёр нь ч гэсэн үгнээс нь гарах ямар ч аргагүй хүний дарамтанд ингээ орсон учраас орсон. За нөгөө нэг атман гэх үү те нөгөө хоёр нинжаг нөхөн цооногоос гарч ирэхгүй дээрээс нь гарч ирэл гарахгүйгээр ерөөс татж гарахгүйгээр дээрээс нь хоол унд арх хүртэл ингэж хангалттай уутанд хийж оруулж өгөөд бүтэн 7 хоног болсон байгаа ерөөсөө. Дээшээ гаргаж ирэхгүй байсаар хагаад тэгээд энэ хугацаанд нөгөө хоёр ч юм болохоор доороос ингээд 60 гаруй шуудаа шороо гаргаж өгөөл өөрөө шороогоо татаж гаргаж аваад буцаагаал хоол хүнс өгөөл яваал гэсэн. Тэгээд тухайн үедээ одоо тэр атмаа 50 сая төгрөг орчим олсон гэж яригдт юм лээ. Одоо тэр 60 шуудаага цэвэрлээд угаага тийм их ашиг болсон. Тэгсэн чинь нэг өдөр яг ингээд тэр доороос нь атмаана бид хоёрт амар том бух олчлоо гэд хэлэхээр нь нөгөөд чи ингээд орилсон гинэ. Тэгээд сонссон дээрээ нөгөө атмаарч юу өст амар том бух хий сонсонгуудаа шунлан хөдлөөд тэр даруйдаа өөрөө ингээд доошоо буусан баг. Өмнө нь огт юус орохгүй байсан шүү дээ. Гэтэл нөгөө хоёр нинжаан орсон чинь галзуурцсан байсан. Ерөөсө галзуураад атмааныхаа ар нуранаас нөгөө одоо зэтүү гэж ярьдаг ийм хурц эртэй юм байдаг шүү дээ. Зэтүүгээр баахан одоо зоохоод цусыг нь толгоод инээд алдаж сууж исэн тийм тохиолдол байд юм байна.
доошоо ороод тэгээд тэнд орыг юу болоод байгааг мэдэхгүй байгаа хүмүүс нь доошоо ороод энэ явдлыг нүдээр хараад одоо цагдаагийн хэлтээс мэдэгдэж бүрэн гэжсэн тохиолдол. Тэгэхээр нөгөө хоёр нь 7 хоногтой бүх сүнснүүдтэй таарсан байгаа. Тэгээ ингээд хүн чинь тийм хийм хараад хар чамар ойлгоотой байх үү. Гэхдээ цагдаа нар дууцсан чинь цагдаа нар өөрөө тэр нөгөө домог госон тэр үхлийн нөхөр өөрөөс орохыг хүсээгүй юм билээ. Огт орохыг хүсээгүй. Өөр хүмүүс оруулаад цаадуулна. Нөгөө илий балаа болсон 2 хүн байгаа штэ. 2 нинжа тэр хоёрыг ингээд хүлээд бүр нилийн хүлж дангинт л хүлж ягаад гаргаж ирсэн юм. Тэгэхгүй бол нөгөө зээтгүүрээ хүн зөгчих гээд алчих гээд тэгээ нэг хүн тэнд ороос алаа хийсэн маа штэ. Тэгээ ерөөсөө хинж зүглээ ингэж гаргаж ирээд хэрэг шувтарсан. Тэгээ тэрнээс хойш тэр шиг хинж зүглэгээ болсон. Гэхдээ 2000 оны дундуур мөн л Бараа аймгийн нэг залуу мөнх цооногийг сэргээж ухаж үтсэн. Нэг цооногийг одоо яах байм байх вэ тийм. Алттай. Тийм ээ тий. Хүний шунал юм да. Тийм шунал их байгаа учраас тийш ерөөсөө амнаас хамаагүй тэр дор юу болоод байгааг тэр өвгөн хүртэл ирээ хэлээд нь штэ. Та нар яах юм бэ? Энд ийм юм болоод байна. Наад чин 5 хүн одоо ингээд 6 дахь хүн атман буюу алуулцсан. Битгий ороо гэдэг хахад хүртэл одоо нэг залуу очиж цооногийг ухаж хагаад өөрөө бас булагдаад амнаасаа алдсан. Одоо ингээд 6 буюу 7 дахь нь болчиход байгаа юм. Тэгээ энээс хойш бол энэ цооног руу ерөөсөө хүн ойртуулаагүй. Тэгтээ одоо нэг юм амар яриа явд юм байна. Сүүлд болохоор нүгэл тавуулаад цооног байна штэ. Хүн очоогүй байсан чсэн ам нь өөрөө ингээд хараа янда нээгдчихдэг болчиход байгаа гинэ. Хүн очиж хаагууч байсан. Өөрөө ингээд цаанаасаа нээгдээд ингээд орох гээд болчиход байгаа юм. Энэ тэгэхээр их сурвалжийн хаанаас байсан гэхээр Улаанбаатар хотын Адас чөтгөрөө цуурал гэж номон дээр байсан юм уушиж байгаа шүү. Тэгээ одоо энэ цооног маань ерөнхийдөө хинч онгойлгоогүй байсан ч 7 хүний амь насыг авч яваад одоо хүртэл гэд нэгд үе ингээд нээгддэг юм уу ёрын нэг юм цооног байна. За юм байна да. Дууссан гэж яадаг. Нэг юм аимшигтай юмсан байна. За шунал ихтвэл одоо шулан болох юм тий. Тийм шунал ихтвэл буюу тэгээд эн чин хүн сануулж хэлээд байна. Бичээ зүглээ хүн амиа алдаад байна. Энд юм сүнс байдаг юм а гэдгийг нүдэрээ харсан хүмүүс нь хүртэл анхааруулж хэлээд байхад. Үгүй наанаас чи ингээд алтгаараа тэрвэл хитэн дөрөвний ашиг болдог, тедэн дөрөвний ашиг болдог гэл хамаа намаагүй зүтгээд л байгаа юм л та. Би бас гэхдээ иймэрхүү түүхүүд дотор сонсч байсан. Алт тухтаг хүмүүст нь юундээ дарагдаж марагдаал шуналтж байгаа амнасаа алтчлаа гэл. Манайхан ч угаасаа биччихлээ. Заамрын алт зартаал да эвгүй газар гисэн л гэл бичиж байна. За тэгэхээр орой болгон хэдүүл одоо нэг юм амар юм ярих учраас сэтгэл зүгээ бэлдээд орой унтахтаа бас 50 байхын тулд яа тийм бэлдээд гоё ингээд бэлтгэлтэй байгаарэ. Тийм даваа гарагттай сүнс танилцуулна. Лав гарагт болсон явдлуудыг 4 өдөр бит хоёр аимшиг кинонууд юм гадаг бодит жишээ тийм 5 дахь өдөр та бүхэнд аимшиг түүхүүдийг хүмүүстэй сонсогч манд тохиолдсон түүхүүдийг уншиж байгаа шүү. Тэгэхээр амар цаг гээд групптэй бас нэгдээд тэнд түүхүүдэд бичвэл юу байна тийм ээ. Бид 5 дахь өдөр болгон сонсогчдын постыг бас хүргэн авах шүү. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамгийн их шеэр хийсэн хүмүүст татар хамтлагийн хос билетийг өгөн маргааш ялгчаа тодруулаад одоо бас групптэй пост хийя. Энэ хүртэл одоо айцаа хамтдаа авахгүй гээд бид бас хамт байгаа сонсогчдоо бүгдэнд нь баярлаа. Тэгээ цааш таас хамт байгаарэ. Илүү амар юм бэлтэж байна. Баярлалаа. За баярлалаа. 7-ны даваас баасан гарагийн 22 цаг 15 минутаас хүргэж байгаа. Айцаа хамтдаа давцгаая яриатай амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 14-ний даваа гарагийн дугаар шууд өрөө өндөрлөлөө. Студид хөтлөгч Чанцаа амийн найруулагчаар ганц ихнэр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч бидний эрх чөлөө хай дата байлаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 сайхан амарцгаарай. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч бидний эрх чөлөө хай дата. Амар цаг нэвтрүүлэг. Хөтлөгч Ами Чанцаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3